Зохиолч Стенү 100 дамнасан хайр 7 дугаар бүлгийн 3 дугаар хэсэг. Тэнэг хүн тэнэгээрээ дуустдаг бололтой. Золбоогийн орыг залгаж эрх мэдэл нэмэгдсэн бух буяа том алдаа гаргаснаа мэдчихэд маш их айд сандарч эхэллээ. Ааваасаа өглөж үлдсэн эд хөрөнгөөс гадна уулаагийн нүмер дор чамгүй ихийг олж хоромтлуулсан нь хэдэн үеэрээ идээд ч барахааргүй хөрөнгө. Гэвч шунлан түүнд дүүжлүүрийн оосор бэлдээд өгөх нь тэрэ. Үнэндээ залбоогоос өөр тусалж хүн алга. Удаан бодсонгүй муу царайлан гүйж ирээд жаргалыг тийм гом амь хийн гэж үнэхээр сонсонгүй. Чухам хэн энэ бүхнийг мэдчихв, одоо яах вэ? Хэмээн царайчлан гуйлаа. Золбоо хуудас цаас үзүүлээд ийм амархан хүнд чи итгэж ил байдаг. Жаахан эрх мэдэл өгөхөөр буруу тишээ эргэждэг мөн тэнэг хүнээ. Цаадах чинь 7 мужирхаагаа доодсон. Надад ч хаалтай байж мэдэх тул тонилгочихсон. Чамайгч нүд ирмэх зур тонилгох хангалттай шалтгаан надад байна гэв. Буяа салганан чичирч өмдөндөө шээс алдах шахан сөхрөөд нэг нутаг төрж өснөө бодоод шоронд болон талхаа хувааж идж явснаа санаад надад туслаач. Би хүсснийг ч нүгэй гэж бовтнолаа. Золбоогийн бах тавханан чээч ойлгохгүй нохоо л доо. Аав чамайг сайн хянагсан нь зөв байж. За яах вэ? Ямар ажил хийж ямар гавьяа байгуулснаа хэлэлдэ. Дараа нь бодож үзье гэд тамхин асан хөлөө очин суучихв. Буяа хөлсөө цувуулан ярьж ямар хүмүүсийг игнэндээ элсүүлж яаж авилгалцснаа хятадын эрлээс хурлуузуудыг хэрхэн төр чургуулснаа бүгдийг нь хэллээ. Нохоо чинь зүрх юм гэж богино хугацаанд яасынхийг амжуулав. Уулаа итгэдэг нь аргагүй юм байна. Сүүлийн үед ухаан сууж эх орноо гэх сэтгэлд авмаалах болсон залбоо ийм бодогцоор дотор нь эрэхгүй муу харж байв. Өөрийн мэдэлгүй халтарч орсон зам нь улмал гიშгэх газургүй болж ард түмэн элгэн садныхаа эсрэг буу шахаасантай адил санагдах болжээ. Золбоог бодолд автаад таг болчихыг анзаарсан буяа асрах газрын тухай хэлэх үү байх уу гэж шийдэж ядан эргэлзэж суудал гуранда норовч нь хэлцийн даргуулв. Прокурор амарч том тушаалтай хүн. Чи сайн ажиллажээ. Хойшид илүү болгоомжтой бай гэлээ. Буяа амсгийн санаа алдаад дахиж буруу алхам хийхгүй. Би шуналтаа автаад л ин гэд өндийн сандал руу зөтгөв. Шун хахаг. Чи хангаатай сургуульд хэрэггүй. Бүргэн нь хэн болохыг сайн мэднэ үсттэй. Үрээлэн дэндүү том. Нэг донсолвол бид хуугаараа арчуулна. Хэнийг тонилж, хэнийг уруулахаа сайн бод. За одоо явж үз. Ер нь хүнд итгэхээс өмнө эрэх зүйлж тунгаа. Өөр болохгүй бол надад ханд. Эцэст нь хэлэхэд жаргалын өчөг гурууны хэтэг надад байгаа шүү. Үхлийн шалтгаан нь чи. Хадам аавыг нь аргалаж болгоч. Ганц хүүгээ алдсан хумбаа даргыг яаж чадахгүй гэжээ. Том асуудлаас мулдарч чадсан буяа санаа амарч дахин золбоотой шүргөөцөлтөд нэмэргүй гэдгийг сайтар ойлгов. Төдөөдөлгүй уулаагаас нууц мэдээ ирсэн нь асрах газар цуглуулсан 100-аад хүнээс хүүхэд эмэгтэйчүүд голдуй 30 гаруйг нь яаралтай шилжүүлэх тушаал байжээ. Энэ хэрэг шууд оролцож болохгүй тул бэлдсэн хүмүүсээрээ дамжуулан үүрэг өгч шүн дүнд ирсэн бүхээгтэй тэргэнд ачиж явуулснаар бүх хэрэг намжин боллоо. Чухам хаашаа ямар зорилгоор явсныг мэдэх хүсэл, зориг, ухаан аль нь буяад байсангүй. Ухаан муутай буяагийн ойлгосноор хаа нэгтээ үйлдвэр уурхайд л ажилуулна гэсэн бүдэг бодог төсөөлөл үлдсэн аж. Хаа газрын тагнуулууд дунд бичигдээгүй нэг хууль байдаг. Бага наснаасаа хүнд бэрхийг туулж тун их зовлон амссан юунхий охины сэтгэлд өөрийнхөө араас дөрвөхөр шийдсэн олон элэг нэгтэндээ туслах хүсэл байгаа. Тиймдээч тодорхой хугацаанд бэлтгэгдэн бий болоод сэтгэлээ юунд ч зориулахад чадахгүйц хадсуусан ажээ. Гэтэл зүрхэндээ үлгэрийн баатар мэтэр төсөөлөн биширч ирсэн тэр хүнтэйгээ нэг баг болчихов. Тэр бөөхөл эхнэрийнх нь үүрэг гүйцэтгэж өмг түшиг болох ёстойгоо мэдээд
чин сэтгэлээсээ догдлон баярлжээ. Сайн сайхныг хүссэн хүнд ч мөрөөдлийн хаалга нээлттэй байдаг гэдг нь энэ буй за. Дөллийн ханхар цээжинд баг багаар дөхөн гар сунган нуруугаар нь тэрч улам шахан дөх зур байв. Харин дөллийн сэтгэл ёстой л бурхан чөтгөр хоёр алалд нь тэмцэлдэж чухам юу хийхээ шийдэж ядан гайхширч байв. Юу хийгийн нарийнхан гойлог би эмзэг дурхан айл хэн нэгнийг санагдуулна. Тагнуулын ажиллагаанд олонтой оролцож, Иремийн харилцаанд шунан цэнгэж асан долгоор яг ийм хүн байсан. Гэхдээ тэдний хооронд хайр сэтгэлийн асуудал байгаагүй. Тагнуулч хүний бичигдээгүй хуулиар л ойртсон. Гэтэл яг одоо Солонгос охин Юнхи дэргэд нь бараг нүцгэн хэвтэнэ. Дөл тэсгэл алдаж эхэллээ. Булангийн учирлаж хэлсэн үг чихэнд нь тодхон сонсогдно. Юнхи, чи хүсэж байна уу? Тийм ээ. Маш их. Энэ буруу гэдгийг чийж бийж мэднэ. Тийм ээ. Гэхдээ тантай таарснаа зол цаяа гэж бодож байна. Та эргэлзэх хэрэггүй. Би дүрмийг мэднэ. Ганцхан хөлбрөөд охины дээр гарсан тул ухаан жолоогүй шунаглан үнсэнгээ хөхөвжийг нь тайлаад гараад дотоож руу зүтгүүллээ. Юун хийж оволзон амьсгаадан өөдөөс нь тэмүүлэн гиншиж байв. Үхэж болох ам, бузарлагдаж болох бий байсан. Тийм ээ. Энэ хүн л намайг шинэ амьдралд хөтөлсөн. Зүрх сэтгэл нь догдлон баясаж, хүсэл тачаал нь дүрлцэн асна. Юнхи өгзгөө өргөн дотоожоо тайлахад туслаад өөрөө зүтгэн дүлийгч нүцгэлжгэв. Жижигхэн атлаа хатуу хөх. Зэгс шиг нарийнхан би атханд багтах чан хатуу өг зүг. Дур хүслийн мананд саламдуулж зогсох тэнхэлгүй болсон тул хамгаалах бэлгэвч гэж шивнэхэд Юнхи хаанаас ч жижиг гялгар уудтай зүйл гаргаж ирээд задлаа. Бурхан намайг өршөө. Үүр хаярахын үед л амс хийжээ. Хүчтэй өвдөл тэсгүйе бэрх байсан ч халах Монгол эрд охин бие зориулсан Юнхи 50 нойрсох дулийг уяран харж хэвтэхдээ туйлаас жаргалтай байгаа нэлт нүүр дүүрэн инээмсэглэж байв. Дөл Юнхи хоёр бие биендээ дасахын тулд нэг нэгнээ хэрхэн яаж дуудах, яаж халамжлах зэрэгт суралцсан хоёр хонсны эцэст Солонгосын тусгай төлөөлөгч ирээд тушаал өөрчлөгдсөнийг дуулгахад хоёул мэлгайхаж зэл хөхөрчээ. Үнэхээр санаанд багтамгүй юм. Тусгай төлөөлөгч эхэлт бухимдахгүй байгаа бололтой. Танай дарга нар энэ шийдсэн асуудал. Уг нь та хоёр яг тохирох байсан. Гэтэл ийм л юм болчихлоо. Одоо бэлдэх цаг зав байхгүй. Явцгаая гэжээ. Тэд машин цуун давхисаар буйдхан тосгонд ирэхэд өөдөөс нь угцсан хүмүүс дунд Солонгос үндэсний хувьд сүмэлсэн шүрээ сэтгэл хангалуун инээмсэглэж зогсох нь дээрээ. Ажиллагаанд явсан дөлөөс сураг тасраад бараг 3 сар болчихож эхэндээ тун тавин байсан хулан сандарч иглэн нааш чааш ярин таньж мэдэх хүнээсээ асуусан ч томтой юм олсонгүй. Тэд мэдэж байсан ч хэлэх боломжгүй хулан сайн мэдэх болохоор хамгийн найдвартай хүн болох Шарав генералтай холбогдлоо. Дөлгөөн 50 хоолоос сонстон баг зэрэг тайвширч эхэлсэн хулан би бүр санаа зовоод байж чаддаггүй. Асуусан хүн бүр тайруулаад тодорхой хэлж өгөхгүй юм. Аргагүй шүү дээ. 2-3 улсын асуудал болохоор чанд нууцлах ёстой. Тагнуулч хүний эхнэр энэ бүхэнд дасах учиртай. Дөөлөн маань алцахгүй. Булан өрмөсөн тайтгараад би ойлголоо. Харин та чих тавьж байгаарай. Дараа яри гэд сая санаа амрав. Шарав генералын 50 тухтай ярианд тайтгаран айдас шаналл өргөж одсон болохоор хичээлдээ шамтан суралцаар зуны амралт тавимагц Монгол руугаа буцлаа. Энэ зун Монголд амарна. Хоёулаа хөвсгөл явж нийгмийн учир гогцог тайлна. Дэж хэлсэн эр нөхрийнх нь үг сэтгэлд нь хатаастай байлаа. Тэрээр дүлд хязгааргүй хайртай шигээ бүрэн итгэдэг. Цэргийн хүн болохоор гинтгэн шийдсэн дөлийн шийдвэрт
өөрөө буруутай гэдгийг ч мэддэг. Улаанбаатарт ирсэн даруйдаа санги генералтай уулзахаар очиход "Хулан сурлага өндрөө" гэсээр угтан өрөөндөө оруулаад дул чухам ямар ажиллагаанд явсныг тун ойлгомжтой тайлбарлаж өгөөд "Харамсалтай нь биднийх нь алдсвал хүн хүч муутайг овжин ашигласан хэсэг хүмүүс хүүхэд эмэгтэйчүүдийг хулгайсан. Тэд чухам хаанаас хаашаа явсныг энд байгаа юу эсвэл хээлт аваад явчихсан уу? Үнэндээ таамаг алга. Урдчлан сэргээлэх арга хэмжээ авсан ч танилтаас алдчихлаа. Чи танинда долгор маань хүртэл тушаал аваад явсан. Ах нь энээс илүү хэлж чадахгүй. Тэгээд чи их зүйл мэдэх тийм сайн зүйл биш гэлээ. Царайнд найдас төгшүүр тодрон дуун суларч эхэлсэн Хулан "Цанги дарга, би тагнуулч хүний эхнэр ам алдахгүй аж чаднаа. Дүүлийн маань амь насанд аюултай биш үсттэй" гэж уйлагнав. Санги генерал ус хийж өгөн "Тайвшир дүүмэн. Ганцхан дүүл яваагүй шүү дээ. Чиглэл болгонд манай зоригтой залуус томилогдсон үүр гүйцэтгэж байгаа. Чам шиг огтж оролцсон. Нөгөө хэн" Санги үгээ гүйцээлгүй худал ханиалган займруулад "Долгор шиг олон эмэгтэйчүүд энэ ажиллагаанд оролцож байгаа. Чи тайвшир" гэж аргадав. "Дөлтөө хэн яваа вэ? Долгор их чиг туршилттай хүн үү?" Санги бүх хүнний хэлэхээс аргагүй болсноо мэдээд "Энэ нууц шүү дээ. Гэхдээ чамаас нууж зүрхлэхгүй. Тэр жил дөлийг аварсан хүмүүс донд байсан хойд солонгосын охин. Бас сайн дураараа шүрээ оролцсон. Солонгос хэлтэй боловсон хүчин үнэндээ дутамг болоод л тэр. Булангийн нүд харанхуйл нь дотор нь давчтаад ирсэн ч хүчээр инээмсэглээд "Ашгүй нэгний таних хүмүүс байна. Манай шүрээс сэргэлээ охин. Тэд алцахгүй хаа" гэд гарахаар үндийжээ. Нэг биш удаа алдаж хашир суусан буяа үйл хөдлөлөө тун их цэгнэн хянамгай байх болж уулаад нэр олохын төлөө нойр хоолгүй зүтгэж эхэллээ. Ер нь тэгээд мөнгө байхад юу ч бүтээж болох тийм л үе. Гол нь хизээ, хэрхэн, яаж хийх нь л чухал. Өөрт нь эс таалагдсныг албан тушаалаас нь зайлуулж, оронд нь гарын аясаар хөдлөх хүнийг сэм шургуулж хана. Авилгад асар их мөнгө урсгахыг гол гонсойн харамлавч өөрийнх нь биш тул үл ялэг тайвширдаг. Хамгийн гол нь авилга авахсад буяаг өгсөн мэтээр сэтхэн өмнө нь сөхрөх алга бэлдуучлах бөгөөд юу хүснээ хэл гэцгээв. Энэ нь буяа таалагддаг. Охид хүүхнүүд ч өөрөө нэхэд бэлэн. Гэвч буяагийн сэтгэл улан хадгалагдчихсан аятай үргэлж дурсагдах тул аргаа барн цэцгээрөө гүйж хүрээд яг л адилхан харагддаг нүд рүү нь тачаад нь ширцээр гайхалтай гоё таашаал авч чаддаг ажээ. Өөр хинтээч цэнгээд яг тийм таашаалыг авч үл чадна. Цаг цагаараа байх биш. Өгшин уулаа ухаж, золбон золбоо тонилох цагт Хулан минийх болно. Хэмээн дотроо бодон хүлээсээр байв. Гэтэл өнөөх зүрхний тарчлан зүүдний эзэн Хулан нь хүрээ тэрчглээ. Улмал хөөхөн, улмал үзэгсэлэнтэй болчихож, буйл тачаалд автан хичнээн хөсөвч, золбоогийн сануулгыг арай л мартаагүй болохоор төвчөв. Тийм ээ. Төвчээр ямар чухлыг тэр хангалттай ойлгосон. Удаан бодсны эцэст хангаагаас салсан сувдаатай ярьж үзэхээр шийдээд эмнэлэг дээр нь очлоо. Нарийнхан гойлог сувдаа мираалаад аятайхан ч болчихсон юм шиг. Гэвч болохгүй. Золбоод огт хамааралгүй болсон ч энэ бүсгүүд хуруугаа өргөх төдийдэл орчлонгоос танилахаа мэдэх тул энгийн харьцан үе үе зүрхээ үзүүлэн хэд хоног хэвтэж эмчлүүлэхэр болжээ. Хизээч билээ дээ. Дүү оюунаа нь энэ сувдаагч яагаад Хуланд дургүй болчихсон юм болоо? Уг нь сайн ханддаг байсан да хэмээн замбалт хэлж байсныг гэнэтхэн санджээ. Яагаад Хулан хамгийн хөмгөөлдөг байсан хүн шүү дээ. Нэг л учир байна. Төлөвшөж томоодсон дүрсгэх буяа амьдралд
хэрхэн нухлууж буйгаа үе үе дурдан зовж шаналсан царай гарган дөгсөөр байна. Сувдаач хажиглаж муухай зан гаргасангүй. Яагаад гэвэл хулан хүсдэг залуу бол буяа байж шүү дээ хэмээн итгэсэн. Дүүл хулан хоёр хизээч цуг амьдарч болохгүй. Энэ нь хичнээн чухлыг өдөр ирэх тусам мэдэрсээр байгаа тул буяаг зүгээр ч нэг эмнэлэг твтээгүй гэж таамаглан хүлээж байлаа. Буяад маш их эргэлт ирэх бөгөөд ихэнх нь төрийн албан хаагчид тэр бүхэл цагдаагийн офицер амар гих зүс таних хүн ирэхийг хараад сувдаа бүр гайхширч гүйцжээ. Оройн үзлэгээр даралтыг нь хэмжиж сууснаа. Эргэлт тасрахгүй байгааг бодвол найз олонтой хүн бололтой юм. Гэхэд малилцтай л инээсэн буяа бизнесийн хамтрагч шүү дээ. Хожим хэрэг болгох ч юм бэлөө. Чамд хэрэгтэй зүйл байвал тусалж болно шүү гэлээ. Сувдаа босхоор өндөгөөд юу байх вэ? Гэхдээ нэг асуудал байгаа. Саяхан манад нэг өвчтөн хэвтсэн юм л да. 7-8 хонсон баха. Гэтэл эмнэлгээс гараад хэд хоногийн дараа даралт харвчихсан. Ар гэр намайг буруутгаж гомдол гаргасан. Би буруугүйч байн цагдаа дуудагдах төвөгтэй юм. Гिचгээд гарах гэтэл буяа чи хүлээлтэй. Би нэг хүнтэй яриадах гэж их л илдэг загнан бандгар том утас гарган хэн нэгэнтэй хэдэн үг солиод манай нутгийн их юм л да. Дэмий шахуу хэрэг толбогдоод байцаагдад байгаа юм байна. Тийм. Зогцуулаад өгөөрэй. Гэчгээд уцаа тасалж хав. Тэгснэ ахаад л малцдал инээгээд амар хушуучтай ярьлаа. Асуудалгүй зогцуулаад өгье гэж байна. Ийм амархан гэж ангирв. Ачиг ачаар гэдэг. Би чамд ч тусалж чаднаа. Яаж? Чи хуланд хайртай гэжтэй. Буяагийн царай минь чийтэл ягааран толгоогоо ирснэ. Тийм л дээ. Гэтэл тэр чинь гэрэлсэн. Чийч гэрлэж байсан. Анхны нөхөр нь салж болно. Нэг арга бий. Юу? Ямар арга? Дараа ярилцъя. Сувдаа анхудаа буяаг сайнаар бодон ээлдэг инээмсэглэлээр шагнажхаад гарч оджээ. Зуны дэлгэр цаг иржээ. Богд бол ногоор нь дүнх хийж, үе бороо шиврэн цагаагаар тунтаатай сайхан байвч сэтгэлийн шаналлалд автсан хулан маш их ганцаардан гунигэлнэ. Хангай сувдаа хоёр салсан нь бүр нэмрээс болжээ. Шалтгаан нь хэн хүний санаанд багтамгүй тийм л зүйл. Хулангийн шаналл гунгийг сайн мэдэх оюу энэ тухай аав ээжтэй дуулгаад ээжээ та эмнэлэг дээр авч ажиллуулаач. Олон хүмүүс дунд орвол дээрдэх бах гэхэд сарнаач дэмжин улан ятгаж дөнгөлөө. Ажилдаа гарах өглөө санги дарга өөр санал тавьсан нь уланд маш их таалагдсан тул санги дарга би найзтайгаа хамт дадлах гэж болох уу? Анагаахын 4-р курс төгссөн гэж гуйж сангиж зөвшөөрчээ. Цэргийн эмч болъё гэж битүүхэн шийдэж байсан хулан сэтгэл хангалуун инээмсэглээд аваа ээжээ санги дарга ярьлаа. Намайг цэргийн госпитальд ажиллаач гинэ. Тэр бүхэл дууыг хамт ажиллахыг зөвшөөрсөн. Гэснээр асуудал шийдэгдэв. Энэтхэг Америкт суралцсан хуланд диплом байхгүйч түүхтэх юм үнэндээ байсангүй. Дөлийг санагалзах сэтгэл нь багасж ажилдаа эд улаарсан байх үед эмнэлэг твцсэн прокурор Наруу гэжээр хулан эргүүлэн зовоож эхэлжээ. Тусгай тагнуул дөлийн эхнэр гэдгийг хэн бүхэн мэддэг. Тиймдээч ойртож зүрхэлдэггүй ийм л үед гагцхүү Наруу зоргисон нь гайхмаар. Бүр гэр бүлтэй үр хүүхэдтэй хүн шүү дээ. Санги даргад хэлмээр байсан ч азнав. Гэтэл улсын төв музейгээс алдагдсан эртний бурхны хэрэгээр хангаа баривчлагдан хоригдож ав дээрээ байсан цог цэцэг охин ухаан алдан эмнэлэгт хүргээгджээ. Хангаа тусалж чадах хүн прокурор Наруу юмсан ч тэрийг нь мөрдөж байгаа цагдаа нь Норвын найз амар хушууч. Хулан ацан шалаанд орсон ч эхлээ цог цэцэг дүүгээ эмчлүүлэхийг хүссэн боловч сувдаа хавдуулсангүй. Би эмч хүн чадхаараа туслая гэхэд
Сувдаа их л ёозмуудаа ширцснэ. Би ч эмч хүн шүү. Охин асарч дөнгөн. Харин ч яхта санаа тавь. Бас шин бэрэгчтэй гэж хямсгамжээ. Буланд хэлэх үг үнэндээ олдсонгүй. Ахыгаа эргэхээр очсон ч амар гих нүдээр нүцгэлэх шахсан цагдаагийн офицер прокурор мэдэндээ миний хүч хүрэхгүй. Ах чинь өндөр гэгээн зануузрын үнцэнтэй бурхан хулгайлсан. Тэрнийгээ буцааж өгөөд ч ялаас малтрахгүй л болов. Би чамд нэг хайг өгье гэд нэрийн хуудас өгсөн нь эмнэлэгт хэвтэж буй Норвеги мөн байлаа. Мухардалд орсон хулан тусалж хүн сангиасуур олдоогүй тул ажил дээр нь очиход бас л муу мэдээ өгцжээ. Юу болоод байна да? Одоо яах ёстой юм болоо? Хинт хандах вэ? Санги генерал ажлаасаа халагдаж оронд нь огт танихгүй хүн орсон болохоор Шарав генералтай л уулзах ганцхан сонголт үлджээ. Тэтгэврт гарсан хөгшин генерал шууд туслаж чадахгүйж ухаалаг зөвлөгөө өгч энэ бүхэнд эргээд нөлөөлнө хэмээн найдсандаа шөнөөрөө босныг үл тоон очсон хідээж цойчтой хаалга мөргөн ахиад л мухардалд орох нь тэрэ. Өмнөд Солонгосын хилээр нэвтэрч хойд Солонгосын нутагт хөл тавьсан Дүлийн баг өдөртөө нуугдан амарч шөндөө газар хороосоор яг л 7 хоногийн дараа дөрвөгчөд хятад руу нэвтэрч гарах хамгийн боломжийн хилийн зурваст дөхөж очжээ. Тагнуулын мэдээнд яг энэ чиглэлээр 100 гаруй дөрвөгсөд ирэх тухай баттай тамга бий. Энэ талаар хүүхэд наснда нэг удаа амьд тэмцэн зүгтэж алсан юунхий золтоол уйлчих шахан бидний авсан зам мөн байна. Энд хилийн цэргийн хяналт бараг байхгүй. Би тосгон орж мэдээлэл орж ирээ гэж шивнэх шахам хэллээ. Мундаг зоригтой охин. Элэг нэгтдүүд нь чадлаараа тусалчих юмсан. Өөр өвдөн сэтгэл шимширт зогссонд бол болохгүй. Өжүүхэн төдий алдаа гарвал төлөвлөгөө норно. Хэсэг ажиглая гэв. Нэлээд турж царай алдсан шүрээ. Яагаад цэргүүд байхгүй гэж та нарыг зүгээр л явуулчихдаг хэрэггүй. Өмнөд рүү зүгэлвэл маш хатуу ялтай. Зүүч орох цай үлдээхгүй хяндаг. Харин хятад руу бараг л чөлөөт оруулчихдаг. Миний олж мэдснээр зарим дарганаа нь Хятадын талтай холбоотой байдаг гэсэн. Өлсгөл нь нэрвэгдсэн улс. Тэгсэн атлаа элэг нэгт өмнөддүүдэд тундургүй. Тэгээд л зарим тохиолдолд хятад руу дөрвөсдгийг харсан ч хараагүй юм шиг өнгөрөөдөг баг. Юунхигийн хэлснээр авилга авдаг дарга нар нь ч байж мэднэ. Аз таарсан нь хятадаар дамжин өмнөд рүү ороод харин дийлэнх нь хүний найманд өртдөг. Харин хараа хяналтгүй гэдэг нь худлаа. Дөлийг маш ойлгомжтой тайлбарлахад шүрээ толгой дохиод авилга авдаг дарга элэг нэгтнээ өрөвд нь сул явуулчихдаг дарга. Энэ хоёрын ялгаа юм байна шүү дээ гэлээ. Тэд элдвийг хуучлангаа ээлжийн хяналт хийсээр орой болж унтахаар бэлтцгээв. Гурамч паспортод бичсэнчлэн дөл шүрээ хоёр эхнэр нөхөр. Харин юунхийн шүрээгийн дүү. Шүрээг ирсэн нь дөлд огтхонч таалагдаагүй тул нэлээд маргалдаж буцаахыг оролдсон боловч нэгэнд гарсан тушаалыг зөрчих хэрэг хэнд байх вүлээ. Юунхий явбал хамаагүй хялбар атал нэгтийн мутгагүй шийдвэр гэнэтхэн гарч дагахаас аргагүйд хүрчээ. Эхэндээ юунхийч тундургүй байсан. Гэвч элэг нэгтнүүдийн төлөө амиаж үл харлах гоо бүсгүйд эцэст нь бууж өгөн найр тавьсан аж. Ор засан хэвтмэгцэл дүр ингэрт наалцчихдаг шүрээд яг энэ мөчл түүнийг аз жаргалтай болгож айцыг нь үргэн ядралыг нь умартуулдаг. Харин дүлд элдв хүсэл шунал огт байхгүй. Цээжиг нь гжигдэх том сэргэр хөх, үе гарт нь шүргэлэх бандгар өгзөг, сэрлийг нь хөдөлгөгч яг дүү оюутайгаа зөөрлөн тэссээр л байгаа. Хэрв юунхийтэй хоёулахна байсан бол магадгүй бичигдээгүй хууль үйлчлэг байсан биз. Нэгэн хэвийн өдрүүд үргэлжилсээр бараг 7 хоногод ямар ч хөдөлгөөн илэрсэнгүй. Гэтэл үргэлжилсэн бороо орж зутарч эхэлсэн тул юунхийгийн саналыг дагахаас аргагүйд хурж тосгонлуу нэвтрэн айл бараадлаа. Эрүүл чирэг биетэй хэдийч бороонд норж даарсан шүрээ
ханаа даван өвдчихв. Азар тэдэнд бүх төрлийн сайн юм байсан нь хэрэг болж эхэллээ. Дөлд алганд багтах хэмжээтэй гар бууч бас бий. Юунхигийн сэргэлэн зангийн ачаар сайхан ааштай эмээгэнд илүү тоглог орчинд байрлах болсноор байдал дээрдэн шүрээж идэвжээ. Юунхи ёстой л тагнуулж байхаар төрсөн охин юмсанж. Гараад ороод ирэхдээ л тун хэрэгтэй мэдээлэл олж ирдэг бөгөөд бүсэн хүлээсэн мөч ирсэн нь дөрвөгчөд бөөгнөр нь цуглаж эхэлсэн гэх мэдээ байлаа. Гэвч цэргийн машинууд үе үзэгдэх болж энэ удаа авилга авдаг дарга нарын зохион байгуулалттай үйл ажиллагаа гэдэгт эргэлзэхгүй итгэсэн дөлд санаа зовох асуудал улам нэмэгджээ. Тийм ээ. Дөлийн тамга зөв байсан нь тун удахгүй нотлогдох бөгөөд ам мөрссөн асуудлууд ар араасаа хөвөрч эхлэх болно. Алдаа мадаггүй ажиллаж чадаж байгаадаа битүү хүн өнгөрч үссэндээ хүрэх гэж яран адгавч буяа өөрчлөгдөжээ. Хүсэл мөрөөдөлтөд хүрэхэд ухаан хэрэгтэйг тун сайн мэдэрсэн нь сүүлийн өдрүүдэд олсон амжилт гэрчлэнэ. Буяа маш олон зүйлийг олж мэдмэгц эд хөрөнгөн дуртай амар норов нарт тус бүрд нь нэг алтан бурхан бэлгэлэхэд цаадуул нь шүлсээ гожуулсаар тосч аваад ёстой нүнжигтэй байна да. Аргагүй л буяа мөн дөө гэлцэн долгонцгов. Аавын минь цуглуулга нийдэж л дээ. Өвөө маань их л том лам байсан юм гэдэг. Тэгээд л үе дамтсаар надад ирсэн хэрэг. Гэхдээ өндөр гэгэний уралсан бурхтыг яаж хүсэх вэ гэлээ. Амар хэсэг бодол хийснэ. Нээрээ их үнцэнтэй гэж дуулцсан. Жилийн өмнө төв мүзигээс нэлээд олон эртний эд зүйл алдагдсны дотор Занозрын нэг бурхан байсан гэнэлээ. Одоо хүртэл олдоогүй бодвол урагшаа гаргасан уу эсвэл хайлуулад хайчихсан уу бүү мэд гэд шүлсээ гүт хийтэл залгижээ. Эрэхтэй өгөө олд сонссон буяа нэрээ би үнэн худлыг нь мэдэхгүй цуус сонссон гэд хангаагийн ламбард нь нээж мэднэ гэж хээвнэг залж орхижээ. Амар юм хэлээгүй ч тэр дорн шалгаж үзэхэд гадна өнгийг нь хүрэл бурхан болгож өөрчилсөн өндөр гэгэний алтан бурхан үнэхээр байсныг олж тэр дорн хангааг баривчлан хорчихов. Яг л буяагийн тооцоосноор болсон тул манай нутгийн залуу юмсан арайч үгүй байлгүй гэж бодож байлаа. Хэмээн хаяага манснаа эхнэрээсээ салчихсан. Миний сайн танил. Тааж мэдэн дээ. Хүүхэд насны шохор голгий хүү дээ. Тэгээд л өрөвддөг юм гэж тойруулсхийн хэлэхэд учрыг нь ойлгосон амар норов хоёрч толгой дахин инээмсэглсэн билээ. Ингээд л хулан мухардад орсон хэрэг. Өөрийнх нь эсрэг томхон хувилдаан болж буйг гэнэн цайлган хулан яахан мэдэх хүлээ дээ. Шарга генералын хаалга мөргөөд арайч такси олоод барьныхаа гадаа эртэл хизээч уулзахыг хүсдэггүй хүнтэйгээ халц таарчихсан тэрэ. Зугталтай нь биш дээ. Мэнд мэдээд зөрөх гэтэл буяа. Бээсэн хэргийнхэн горыг би амссан. Цаашид дайснууд байха болиё л доо. Гэвчлэн их л номхон дөлгөөн ярьж байснаа. Хангааг баригдсан гэж сонслоо. Бид хоёр ч цагтаа бужигнуулж явсан найзууд. Надад танилуд олон биш үү. Би туслаж чадна. Гэхэд хулан эрс татгалзаад зүгээрээ бид нар өөрсдөө учраа олчихно. Та явж үз. Хэмээн дургуйцэн гэрлүүгөө орохоор зүтгэлв. Үндэ хулан маш их айж байсан тул аргалаад салъя гэж бодсондоо аль болох ээлдэг харцгийг хижээж байлаа. Буяа барьцаа улам лавшруулан надаас оюун агуйс юм л да. Тэгээд л ирсэн нь. За чи ордоо. Миний сайн таних хоёр хүн хэрэг дээр нь байгаа гэж дуулаад л гэчгээд зөрөн алхажээ. Таньдаг хоёр хүн гинэ. Хин бол хүлээгэж өө бурхан минь тийм байлгүй дээ. Буяа зог тусан чагнатал таньдаг хоёр гэж хин бэ? Амар норов хоёр юм л да. Чи тун аргагүй болвол надад хэлээрэй. Цаад зувдаа чинь огт гар хөдлөхгүй юм шиг байна лээ. Аргачгүй юм уу да. Нөхөртөө хаягдсан хүн гिचгээд алхаад явчихжээ.
Туланд үнэхээр сонголт үлдсэнгүй. Буяа хүмүүжээд их зөөлөн болчихож гаргасан алдаандаа гимсэн л ах та гэж эргцүүлэн бодох хулан маргааш нь буяа руу залган уулзахаар тохирчээ. Хойд Солонгос руу нэвтэрснээс хойш бараг 20 хоногийн дараа Дөлгийн баг дөрвөгчдөө сэмнэгдэж чадлаа. Үнэн дээр тэднийг анзаарах хэн ч байсангүй. Бүгд л айж холмолзон эзэж ядарсан хүмүүс. Нялх хүүхдээ тэрсэн хүн ч байх шиг. Үжүү хүндэдээ хоолоор амь зогоон өдөр нуугдаж шүн мөлхсөөр байв. Дөрвөгсөд улам бүр нэмэгдэх нь айц төрүүлнэ. Хаашаа ямар ад жаргалын төлөө ингэтэл тэмүүлнэ. Өндөр настнууд цөөнгүй байгаагаад зарим нь явдлын ая даахгүй ам алдаж эхэллээ. Энэ бүхнийг харсан шүрээ хямран усан нүдэлсэн хүн л явх болж дөл үргэлж халамжлан хамгаалахаас аргагүй болжээ. Юунхээ чамайг дөрвөх үед хичнээн хүн байсан юм. Яг ийм ил хол байсан уу? 50 гаруй хүн байсан баха. Тийм ээ. Эзэнгүй газар шиг л ийм ил хол байсан. Тийм бол бид хэзүү юмтай тулгарх болох нь дээ. Гарцаагүй хуйлтан байна. Юунхийч энэ бүхнийг анзаарсан бололтой толгой дохиод тийм ээ. Бид нэр хэл гараад л баригдана. Хөгшчүүлэг шууд бодно. Хүүхдүүдийг тусдна, эмэгтэйчүүдийг тусдна авчих байх. Охины харцанд айдас гэхээс илүүтэй үзэн ядалт хорсол тодрон гялалзаж байв. Мөнж зөрөгтэй ох юм а да. Биширмээр. Юунхээ чи хүмүүсийг сэнхрүүлэхийг оролд. Ялангуяа хүүхдтэй эмэгтэйчүүд, хөгшчүүдийг. Шүрээ чи наад нүур амаа халтардвал бас дэндүү содон харагдаад байна. Бас хөхөө дарж чанга боо. Юунхийч мөн атал. Бусдын анхаарлыг бүү тат гэж эрс шийдэмэг хэллэх Дөлийн эрмэг хурцгаарц очтон гялалзаж байв. Шүрээгийн зүрх шивхийтэл хатгах шиг болж тэр жил 1000 зэргийн манлай далхаж явсанд бол яг л хിവэрээ санагдаж хайр дурлал хүсэл тачаал нь улам бүр дүрлцэн асжээ. Юунхий ихэд хичээсэн ч цааш нь явж чадхаасаа өнгөрч ядарч туйлдсан хэдэн хөгшчүүлэл үлдэж бусд нь огт тоосонгүй. Тэдний харцанд улсын хилийг давхтал Деважин өгтөн гэсэн итгэл гэрэлтэж харагдана. Аргаа барсан Юунхий уйлж шахан "Дөл ахаа үгэнд ордоггүй одоо яах вэ? Энэ хүмүүс Деважин руу явж байгаа гэж төсөөлөд байх шиг" гээд шүүр салдан өмөлцөв. Угаасаа хинч буцахгүй гэдгийг мэдэж байсан бол буй нараа олог. Хэмээ монголороо шивнээд нүрэ халдвартууд зоргисон Юунхийг гэнэтхэн өхөөрдөн сайн байна. Одоо л бусдтайгаа төстөө харагдаж байна. Гэснээ шүрээг хараад өөрийн ирэхгүй инээд алдан. Шүрээ яаж нүрэ хуургаад нэмэргүй юм байна. Жаахан бүгдээс хийж яв. Чамайг харахаар хонин сүрэг дунд ганц тэмээ яваа аятай санагдах юм гэлээ. Юунхийч дагаж хөөхөрснөө. Нэг биш 2 тэмээ гэж тааж гэсэн яг адилхан ялгараад байна гэжээ. Нэрэл өндөр нуруутай том хөх өгзөгтэй шүрээ тунаймуутай солонгос эмэгтэйчүүдээс үнэхээр эрс яралгаран харагдаж байна. Дөрвөстийн цуваа зугуухан мөлгсөөр улсын хил тулж ямар нэгэн дуйлангүйгээр шүн дунд гарч чадаад бүгд санаа амран бурхандаа залбирчээ. Ирэх жилийн сонгуульд бэлдэж эхэлсэн Шарав генерал охин Бендрэгийн хамт төрсөн нутгаараа хэд хоног тойроод ирэхэд улс төрийн нөхцөл байдал нэлээд өөрчлөгдсөн мэдээ угтжээ. Шарав яарвчлан сангитай холбогдсон уулзаад "Чээ чинь ямар амархан буугаад өгчихөв. Ядаж ган зоргийг орондоо дэвшүүлэхгүй дээ" хэмээн бухимдахад санги. Ган зориг гэнэтхэн татгалцсан. Шалтгааныг нь би мэдээгүй. Надад үнэндээ боломж гарсангүй. Маш муу байна. Одоо хөл толгоогоо алдсан бөөн юм болно. Төрд буруу санаа үүрэлсэн хүмүүс дэнд өгөх шургач. Энгэлээгээд бид бууж өгөх ёсгүй. Чээ бид хоёр дөл шиг залуусыг халуун гал руу түлхчгээд өөртөө гараа хумхаа зуух нь удаггүй хэрэг. Генералаа, үүндээ би маш их дарамтнд. Шарав угсхийн босоод дарамтаа. Юун дарамт? Яасан дарамт?
Чи олонхын дэмжлэг авахдаа хожмыг тооцоолсон л байж таараа. Сангин минь. Чи мохч. Дөлийг бусад тагнуулчдыг эргэн ирэхэд хэн тосож, хэн хамгаалах юм бэ? Тэднийг биднээс өөр хэнч тоохгүй. Арайч тийм бишээ. Дөлийг бүгд мэднэ. Эрмэгцэл шагнал тодорхойлох байх. Их л ширүүн мөр амьсгалтай өрнсөн яриа намжин Шарав генерал тайвширсан бололтой тамхиасаа татаж сууснаа. Энг гэхэд хулан хаана байгаав? Эрсэн сургадуулсан. Цэргийн госпиталд дадлах хийж эхэлсэн. Гэхдээ ах нь хулган хэрэгээр сэрэгдэгдээд баригдаж хоригдсон. Шарав тамхиныхаа утаанд золтой л хагчихсангүй. Юу? Үнэн үү? Чи судалж үзээ юу? Гэж бачимдан асуулаа. Яг миний халагдах үед тавхацаад анхаарал хандуулж чадаагүй. Сонсохны гарцаагүй гардуулсан юм билээ. Эртний эдлийн дэлгүүр ламбард нь тусгай зөвшөөрөлгүй. Хэрэг дээр нь хэн ажиллаж байгаа вэ? Хушууч амраг, прокурор, норов нар, хоёулаа сөрөг намын хүмүүс. Бал арсан юм. Чи ажиглаж байгаарай. Ээж хүмүүсээс асууж үзье. Сонгуульд оролцох болохоор янз бүрийн хэл амнаас хол явах нь чухал болоод байна. Алив, хоёул авъя. Сэтгэл санаа тавгүй болчихлоо. Санг арх аяглан бариад генералаа. Би танд эртээд хэлж байсан да. Шатгууны бизнес эрхлэгч залуугийн талаар. Тийм. Танилцсан гэдэл тав болсон шүү дээ. Завдал болохгүй явсаар л энэ. Одоохон дуусчихъя. Төр хүлээгээрэй. Санг рестораны утсаар ярьж хаад тун удалгүй буцаж ирэн арх аяглан тогтоосноо. Би ер нь хувийн мөрдөх баг байгуулт юм лүү. Сүүлийн үед хууль хүчнийхэн асуудалд холбогдох боллоо. Танаас зөвлөгөө сонсох гэдэл. Шарав алгаа дашин өндөл зөөд хаастаа энэ жил миний мэдих санг мөн байна. Гэхдээ энэ тухай нууцал этгэлтэй хүмүүс олоод сэмбэлт санхүү тал дээр нь би дэмжинэ гэд хундгаа өргөн амжилтын төлөө. Амжилт гэцгэн тулгад суудал 25 орчим насны тун царайлаг өндөр залуу орж ирээд мэд мэдэн намайг төгөлдөр гэдэг. Тантай танилцсандаа баяртай байна. Хэмээн ээлдэг зөөлөн хэлээд гар сунгажээ. Сайхан сэтгэл заримдаа хувиран сар муу санаатан болчихдог нь энэ орчлонгийн зам билээ. Магадгүй амьдралын төлөө тэмцэлд бууж өгөхгүй гэсэндээ л ингэж өөрчлөгддөг байж мэднэ. Эмчийн тангарагтай үнэж байсны төлөө, хүний амь аварсны төлөө, насан туршдаа хараагдана гэж хэн таамаглах вүлээ дээ. Удганы хэлсэн үг загсан захиасаас ганцхан зүйл зөрчснөө буруу гэж огт бодоогүй сувдаа энэ бүхнийг эцэслэн шийдвэрлэхээр зориулсан нь улан буяа хоёрыг ойртуулж дөр нэгтгэх. Буяач мэдсэн юм шиг малилцтай л инээсэр ирж ухаалаг сэргэлэн сувдаа өөртөө огтхонч халпалгүйгээр замыг нь загаад өгчхөв. Буруу тул бүх зэм нь буяа дээр л тохогдно. Том охин нь дараа нь дунд хүүн өвдөж оншноолдохгүй шанал гаж эхэллээ. Угаасаа эрүүл саруул хүүхдүүд шүү дээ. Аз болоход баг хүн зөв зүгээр. Ашгүй ингээд зогс ухаалалтай. Гэтэл амны гарцтай гэсэн. Энэ ам зөвхөн сувдагийн мах цусны тасархай эсвэл өөрт нь л хамаатай. Дайран дээр давс гэдэгтэй эмнэлэг твтээд удаагүй байтал ганц зориг сандарчихсан гүйж ирээд ож гэрэл мановдчихлоо. Хэлэн дадаад биеийн хөшөөд байна. Одоо яах вэ? Гэсн нь сувдааг улам зоригжуулж яарахаас өөр аргагүй байдалд оруулав. Эмч домч нэмэр болохгүй. Ганц зориг цочиртон харснаа. Яагаад? Сувдаа уйлагнын эрг хүүгээ бүүвэлэнгээ удганы тухай бойш бүсгүйн тухай там томхон ярьж өгөөд одоо ганцхан арга бий. Тэр нь хулангдуулаг салгах. Ухаан сэрэг ганц зоригт энэ санаа мэдээж таалагдсан тул тэгээд хинтээ гэж. Дөөл шүрээ эсвэл хулан буяа. Буяа. Тийм ээ. Гэхдээ заавал хамт амьдрах албагүй. Нэг шөнө эсвэл нэг удаа дээр нэгтгэхэд л. Санаанд багт өмгүй. Би зурхлахгүй. Сувдаа их л хүйтэн цайлган инээснэ. Тэгвэл оч гэрэл цогццог хоёрын амь насан цөвтэй.
Хүүхдүүдийн амь хайран биш гэж үү? Хайран байлгүй яах вэ? Гэхдээ өөр арга. Би өнгөрсөн жилүүдэд зүгээр суугаагүй. Даанч энэс өөр арга байхгүйг ухаарлаа. Та оролцохгүй ч болно. Би шийдсэн. Ганц зэрэг толгоо ганцаглан удтал сууж миний тусламж юу вэ? Би оролцъё гэж зэрэг муутайхан шивнэв. Сувдаа чийгтэд ихэлсэн аньсгаа арчаад энэ асуудал шүрээд ч хамаатай. Улан буяа хоёр суужхвал дөл танаа хүргэн болно. Шүрээ аз жаргалтай амьдарч оч гэрэл манж эрүү сарвал өсч торно. Тийм биш гэж үү? Магадгүй. Гэхдээ хулан ягаад ч буяатаа суухгүй. Өмнө нь юу боллоо доо? Суух гэрлэх албагүй. Нэг шөнө хамт байхтал болно. Нэг шүнж хамт байхгүй л бах. Та нэрээ үнэхээр зориггүй хүн юм аа. За. Тэгвэл би юу хийх вэ? Буяад бүү саатвал хангаагч гэсэн шоронд нь хатаа. Эр нөхрөө. Аль эртээ сэтгэл хүрсэн. Ойхон маань аав амьтаа болохоор л хамт байхыг зөвшөөрсөн юм. Энэ бүхэн сайнаар эргвэл өөр дээр авна. Ганц зоригт үнэндээ өөр сонголт байсангүй. Хоёр хүүхдийнх нь хувь заяатай асуудал шүү дээ. Нээрэл дөл шүрээ хоёр гэрэлчихвэл хичнээн гоё вэ. Огтхонч цурам хэлгүй хонсон хулан ур муутайхан босоод эмнэлэг рүү залган цог цэцгийн биеийг асуувал сайнгүй байгаа. Дүүн бас өвдөөд ирчихсэн гэжээ. Хангаа ахыг л суллаа. Буяа гуйвал аргалчих байх. Ер нь уулзъя. Халаасаа ухан буяагийн нэрийн хуудсыг гарган удаан бодол хийлэв. Арай татаж чангаахан биш үсттэй. Үнэхээр өөрчлөгдсөн болов уу? Гэхдээ урьдчилан айлгаагүй дээ. Эцэст нь зориглон залгалаа. Эмбэ. Улан байна. Дүү маань бүр мууцсан гин. Аавыг нь суллах арга чарга. Би жаахан завгүй байна. Яг 12 цагт танаа барнаас холгүйхан байдаг Орос цэцэрлэгийн гадаа уулзъя. Улан уртаар амьсгаа аван санаа амраад өөрчлөгдөжээ. Үнэн байна. Цэцэрлэгийн гадаа уулзъя гэж байгаа хүнд яавч муу санаа байх учиргүй хэмээн ганцаар ярьсаар өндийхэд үрлэн алаг нүдэнд нь баярын уж гэрэлтэж байваа. Улан 12 цагийг хүлээж тэсэлгүй гэрээсээ гараад айжуухан алгасаар Орос цэцэрлэгийн дэргэд хурж шуугилдан тоглох хүүхдүүдийг ажин эсэг зогсов. Хүүхдэд цэцэрлэгт өгөөдөл ээлжилж аваад л энхэн зур аньсхан чийгтэн нулимсэн мэлэмрээд ирэв. Игчээ мэ гэх хүүхдийн шингэн дунаар сэхэ орон харвал гүн цэнхэр нүдтэй хөөхөн охин инээмсэглэн та уйлаа юу? Энэ алчуур. Чи чинь монголоор яасан сайн ярьдаг юм бэ? Баярлалаа. Булан алчуурыг аваад нүдээ арчтал би монгол хүн шүү дээ. Аавыг маань төгөлдөр гэдэг. Бас надад тантай адилхан нэртэйгч би. Юу? Хин гэж? Хулан? Хулан? Чи миний нэрийг яаж? Охин гүн цэнхэр нүдэрээ тормойтой ширтэж зогсноо. Гэнтэл тэгэж санагдсан юм аа. Их төстэй юм. Адилхан гэж үү? Гэхдээ чи таачглаа. Таагүй мэдсэн. Чиний нэрийг хэн гэдгийг гэж зогсдол гэгээ ороорой гэх багшийнхан дуу хаджээ. Охины ир үсийн сонирхолтой аашинд ихэд алмайран гайхширч зогсдол чи ирчихсэн юм уу? Удаан хүлээв үү? Гэх дуу гарч малцтай л инээсээр буяа хурч ирээд алив ийшээ сууя гэсээр хайсны дэрэгдэх сандалд суугаад ахын чинь асуудлыг шийдсэн. Эхний ээлжинд гадуур байцаагтахаар аргаллаа. Явцын дунд учир нь олдох байх гэлээ. Нэрээ юу? Үнэхээр суллагдсан гэж үү? Улан баярлсандаа өөрийн ирэхгүй дуу алтахад буяа золтоож босоод тэрчгсэнгүй. Чи итгэхгүй байна уу? Гомдмор юм. Би чиний амьдралд муу юм хийж алдаа гаргаснаа бодохоор одоо болтол харамсаж явдаг. Гэн тэнэг байжтэй. Тэгээд ч чамд хайртай байсан нь үнэн шүү дээ.
хайр хүнийг харалган сохор болгодог бололтой. Өнгөрсөн явдал шүү дээ. Би бараг мартсан. Ашгүй дээ. Өө нэрээ тийм. Чи яг одоо эмнэлэг рүү яар маа. Буяа малилцтэл инээсээр дөрвөлжин хар талхны дайтай том хар утас гаргаж ирээд өгөхөд эргэлзэнгүй авсан хулан эмнэлэг рүү залгахад аав нэрсэн хүүхдүүд ааваа хараад биеинд ирсэн гэжээ. Өө за баярлалаа гэд инээмсэглэх хулангийн нөгөө л гойнууд өөдөөс тормолзон цээж төрөх хүүхэн сэрийгээд дэндүү үзэгсэлэндээ харагдах үед буяа ахаад л бариад авах шахаад тэсэж чадав. За зүгээр дээ. Бид чинь нэг нутгийнх. Аавууд маань ямар гоё нөхөрлөдөг байлаа да. Дөөл та хоёр маань сайхан амьдраарай. Ээлдэг энерги авах гэж бодсондоо л энэ дуулцыг гэсэн юм. Юу би та хоёрыг хүүхдтэй болохгүй байгаад жаахан гутардаг гэж дуулаад л. За. Үг олдож үхэр холтлоо. Би ажилтаа. Гээд боссон буяа дөөл маань хол яваа гэсэн. Гэхдээ чи болгоомжтой хандаарай. Гурамч ихнэр нөхрийн дөрөөр яваач. Сэтгэл нь эргэчгүй дээ. Гिचгээд явчихв. Булангийн дотор палхийн саяхан цэлмсэн сэтгэл нь барааж орхилоо. Ихнэр нөхрөө. Тэр нь ямар учиртай юм бол? Шүрээгийн аав том дарга. Арай. Ахид л ансхан чихтэд иртэл. Уйлж санаа. Танд 3 үсэгтэй нэртэй хүн гай болно. Харин нөгөө 3 үсэгтэй нь жаргал авчирна гэх шулганцсан дуу цагнаж цэглэн харвал цэнхэр нүдтэй хөөрхөн охин ирчихсэн альчуу сарвайн зогсож байва. Филийн зурвсаар амжилттай нэвтэрсний дараа дөрвөстийн дунд үл ойлголцол гарч дурдураараа авирлан санал хуваагдан маргаан гарч эхэллээ. Бусдаасаа бие томтой хан гихчээр хоол унд хомсдлоо. Энэ хавьд цэрэг цагдаач алга. Хэдүүл 3 хэсэг салж яваад чадхаараа идэх юм цуглуулсны дараа тэр тэнд харагдаж байгаа уулын ингэрт уулзъя. Бөөндөө бол аз тарахгүй жож мэднэ. Өлсөж үхснээс энэ дээр гэж хасагчхад ихэнхэн дэмжин толгой тогтцоо. Том биетээр амжилтандаа урамшин би хүмүүсээ сонгоод төрүүлээд хөдөллөө гэснээ шүрээг онцлон заагаад тэр өндөр охин их ядарсан бололтой аваад явъя. Бас тэр хэмээн царайлаг голдуу охиныг сонгож эхлэв. Шүрээ час хийтэл орлон би нөхөртөөгөө бас хүүхдтэйгээ яваа. Тэгээд салж аваад дими. Өмнөдийн хийх хүртэл тийм ч хол биш. Хан улам улангасан та нар хардаа өмнөдийн аялгаар яриад байна гэхэд хүмүүс шугалдан тийм байна. Эсрэг бодолтой ямар гэжин авгав вэ? Бид нар ширхэг буудаага хуваан идэж байна. Гэтэл энэ авгаг хар тарган цатгалаа. Гэнтэл гараад ирсэн. Аль тасхнаас ирсэн юм? Таних хүн байна уу? Гэж орлолтон бөөн асуудал дэвтлээ. Генетхийн юнхигийн дуу хадан миний ихч энэ хүн гэд дөл рүү заагаад хүргэн ах. Бид нар өмнөдийн аялах сурах гэж их хичээсэн гэж ирээдэл 2 янзын аялгаар ярьж үзүүллээ. Дөрвөсөд дүлгэнэлдэн бид нарч гэсэн сурыг ялимгүй л ялгаа байна. Эцгийн шуу гэж эхэллээ. Том биетэй хан царайгаа олзуулан ямар тааж салж явна. Би энэ охиноор өмнөд аялга заалгая гэж орлоод шүрээ рүү зүтгэхэд өмнө нь дөл тулчихсан. Чи зайл. Эхнэрээ чамд өгөх үү? Тэгэж болдгийм үү? Хан огцом хөдлөн дөлийн улаан нүрлүү цохих шиг болсон ч генетик нь тас савн сарвайж орхилоо. Дөл ууралсан бололтой ханыг зүүн гараараа замдан босгоод тэнэгэ чи бид хоёр нэг тал асуудал бүү үсэг гэж хятад хэлээр хэлэхэд хан би андуурчээ бөөндөө явъя хөдлөе хэмээн бүгдд нь дуулдахуяа орлоод цувааны өмнө гарan алхлаа. Шүрээ баярлан инээсээр дөлийг тэрхэд дөрвөсөд алга нэгжрүүлэн ташсаар өмнөдийн хил рүү чиглэж бүхнийг ойлгосон дөл юнхий хоёр араас нь дагжээ. Юу отож байгааг хамгийн сайн мэдэх дөл юнхий хоёр гар нийлэн ажиллаж ойлголцсон энхэн мөчөд
хөөрхөн шүрээ маань тэс өөр зүйлийг төсөөлөн аз жаргалдаа умбан шумбан орчноо амарчжээ. Шоронд Жааны ажил гэж байдаг. Гэхдээ энэ ажлыг ёстой л жавхаатай, овсгоотой нь хийх бөгөөд эмнэлгийн цэвэрлэгч гэсэн заалттай уулаа энэхүү Жааны ажилд ороод уджээ. Гэхдээ уулаа цэвэрлэгээ хийхгүй. Эмч нарт туслангаа нарныханд төлбөртэй эмчилгээ үзүүлдэг. Шоронгийн дарга даамлуудад энэ нь тун ашигтай тул уулааг зүгээр л сул хайж дур зоргоор нь байлгадаг билээ. Шоронгийн дарга дууджээ. Халуун цаяглан найр тав хурандаа агван мэд мэдэн байр байдлыг асууж байснаа. Гаднаас 3 хүсэл дэрсэн. Та хардаа гэд эмнэлгийн карт үзүүллээ. Уулаа картуудыг үзэж танилцаад эмчилж болмоор л юм байна. Гэхдээ ярвихтай. Та хөлсөө айхуухан тохироод өөр авнэз. Эхлээд энэ жанлав гэгчиг үзье. Хэрэг мөнгө өгс юм гэлээ. Агваа нүдээ жартайлгаа инээгээд овоо ихийг амласан. Эх олоос ирсэн хүн. Та хаана үзэх вэ? Жаахан удах бах. Би дотгошоо орж үзье. Тэнд хэрэгтэй зүйлс минь байгаа. Охин сэлэнг нь харж асарч хамгаалж ирсэн Жан нэрээ өөрчлөн жанлав болгоод Монгол эхнэр аван хэсэг нам гүн бөгжээ. Монгол дээлх хөөрөг бүсэлж эгэл малчны дүрд хувирсан жанлав орж ирмэгцэл сөхрөн суугаад эзэн минь ингэж нэг уулзах гэж та минь сайн уу гэд бараг мөргөх нь холгүй юм болжээ. Жам минь ёс орхойд хэрэггүй айла бос. Цаг баг яриха мих байна. За та яриар. Чи уул мөрөө баллаж чадчихээ дээ. Тэгсэн. Чекистүүдийн хараанаас бүр мөс малтарсан. Сайн байна. Тун сайн. Эхнэр хүүхд чинь анхаарал тавьсан. Тэгэд тун сайн байгаа. Баярлалаа. Надад танд үнэн зүтгэхээс өөр хүсэл алга. Төгсөөгийн талаар дуулав. Бид хийжсэн. Гэхдээ хятад хорооллын олон толгойлогч хоморгонд нүртэн баривчлагдсан болохоор бидэнд туслахгүй байна. Тэр аргагүй. Бэж тэгэх байсан. Ер нь ингээ. Төгсөө хэдтийн шорон руу тад. Бүх намтрыг шинээр бий болгоод нэр усыг нь өөрчил. Уг нь Монгол руу татмар байвч үнэхээр хүч хүрэхгүй. Хамгийн хялбар арга энэ л байна. Бэж тэгж бодож байлаа. Ёс оруулгая. Харин эзэгтэйг яхав. Оо, захиа бичиж байгаа юу? Тийм ээ. Гэхдээ энэ зүүн ирээгүйд их гайхсан байх. Бас охинтойгоо уулзахыг их хүсдэг бололтой. Ингээ. Өөр Монголоос урилга явуулж эмнэлэг ажиллавал дараа нь сэлэнтэй уулзуулж яаж хийхээ чи мэднэ. Мэдлээ. Буяа хэр байна? Тунсан ажиллаж байгаа. Харин өнөөх хуланг элт сонирхох болсон. Өгөөшөндөө оруулаад багаар чангалж эхэлсэн байна лээ. Хулан. Бидний өстөн хүн. Нөхөр нь хаажаав. Солонгост байгаа бах. Ирээгүй бодвол ажиллагаанд явсан болов уу? Буяаг чимээгүйхэн ажигал. Ер нь л тэнийг дүүхэн хүн шүү. Биднийг баллаж орхих үе дээ. Мэдлээ. Асархаас авсан хүмүүс юу болсон? Тоо нэмэгдсэн үү? Уг нь 60 гаруй болсон. Зарим нь шаардлага хангаагүй тул буцаасан. Мөрдлөг намжтай л найдвартай газар хорж байгаа. Тэгээд ч бомбтууд маш чангарч хяналт сайжирчихсан. Бомбт бүр дээр жакистууд атсан. Цаашид яхав? Надад төвөөс шинэ мэдээ ирсэн. Чи хүмүүсийг аваад баруун хил рүү яв. Казах хуудтай тохиролцоод ховдын хилээр гарга. Цаанаас хүн тосно. Гэхдээ өөрөө ил оролцож болохгүй алс асхина. Ярантын бомбт дээр бидний таних долгор атсан гинлээ. Их л туршлагатай эмэгтэй дээ. Уулаа юмч уурсан босоод ширээ шааснаа. Бомбтоор гарах гэж би хэлээгүй. Алдаа нурууг Монголын хэлчихэд хянаж хүч хүрэхгүй. Гэж дууга өндөрсгөн бухимдснаа алган чинээ цаасгууд энэ тэмдэглэгдсэн газраар нэвтэр. Цаанаас нь хүн тосно. Бэлд хэмээн туушаажээ.
Маш их хичээж дэвжиж чадсан буяа тэр дороод цэцгээгэнд очиж саяхан хулантай уулзахад асаж орхисон хуйл тажаалаа тайлхаар зүтгэлээ. Цэцгээ шаал өр бодолтой өгтөн хувцас сандамын тайлан унаад өгөв. Эрт бүдүүрч арьс махан суларснаа мэдэх цэцгээ одоо хүртэл буяад тоогцоор байгаагаа өөрт нь хайртайлан байхаа гэж сэтгэн ханилан суух тухай хүртэл боддог. Дур ханахдаа хулан минь гэж өөрийн ирэхгүй дуу алдан барьхирчээ. Цэцгээ их л эгдүүцсэн бололтой ярваагаад чи илүү чунаж байж дүлд алуулав да. Юу их юм боддгийм гэж хуйсгинав. Буяа малилцтай инээснэ. Чи ч өөрчлөгддөө дээ. Уг нь би чамд сайхан мэдээд ирсэн юмсан. Юу юм? Хэл дээр гатсан бараагч нь зогцуулсан. Дан спирт байна лээ шүү дээ. Монголын гайлд ирж тад дурыг хөнгөлж чадна. Үнэн үү? Үнэн. Би чамд худлаа хэлээд яхав. Гэхдээ чи хариу юм хүсчил тараа. Мэдээж хулан мэдтэй. Тийм ээ. Тэр бүхэл хангаг сулалсан. Энэ тухай хуланд ч хэлсэн. Их л нааштай байна лээ. Цэцгээгийн нүүрэнд баясал тодорч ирснээ. Анхнаасаа л би чамайг сонгосон шүү дээ. Чиний талд байсаар л ирсэн. Гэтэл зүрүүд өлөгчин яалаа? Тийм шүү. Чээж бэж их зовсон. Одоо жаргах цаг ирсэн байлгүй дээ. Би тэгээд яах ёстой юм? Улам миний үгэнд орохгүй шүү дээ. Буяа ахиад л малилцтай инээгээд халааснасаа шилтэй нунтаг гарган энэ шидэт нунтаг дур хүсэл өдөөдөг. Жи хулан дуудаад энийг өгчих. Тэгээд л болоо. Эрүүл мэндэд хор нөлөөгүй. Хагас цаг үйлчлээд л зүгээр болчихно. Цэцгээ хэрдхийн цочоод арай хитэрнэ өөр арга бол. Эмэгтэй хүний үс урт ухаан богино гэж үнэн үг шүү. Танай дөл чинь ажилгаанд орсон нэрээр хурамч их нэртэй жаргаж байхад чи юм өөрчил суудаг. За яах вэ? Дураараа л бол дахиж гуйж чадахгүй. Хорвоод хүүхэн мунтсан биш дээ. Хог нэг ярил байдаг. Хангаагийн бас спиртний асуудлаа өөртөө шийдээрэй. Буяа их л ууртаа дууга өндөрсгөн хялалдсаар хаалга зүгэллээ. Хөөе байцал да. Би бодож үзье. Бод. Энэ орой хариу гоогоор. Буяа эргэж харалгүй хаалга саван гарч буудан дээр лакхитал суусан цэцгээ гүн бодол дарагдан үлджээ. Эцэг ядрын туйлдаа хөрсөнж дөрвөсөд илүү хурдтай ургалжилсаар дүнхийн харагдах ууланд нэлээд өглөө. Цаашлаад харган будраган овто ургасан хад чулуу уужалга ихтэй хэцүү зам харагдана. Том бит хаан өөрийгөө толгойлогчоор нэгэнд томилсон бололтой өндөр чулуун дээр гарч зогсоод "Хариу бүрий боллоо. Энд түр амс хийгээд шүн дунд хөдлөө. Би 2-3 хүн аваад айл амтан хааж эдэх юм олж ирье" гээд чи хэмээн бусдаас бие томтой 2 залууг сонгосны дараа дөл рүү духан харснаа. Чи бас явна гэчгээд сэм ирмэж байна. Юунхий шүрээ 2 хоригдсан боловч дөл энэ 3 нэг тал юм байна. Би мэдээл болохыг бодъё гэчгээд босоод явчихв. Тэндээс нэлээд холцсны дараа хан зогсоод "Энхэд чи юун хүн бэ? Чиний тухай надад хэлээгүй" гэд их л сэжгэлсэн байдалтай асуув. Хамт яваа хоёр нь тохиромжтой байрлал аваад дайрахад бэлэн бие хураахыг харсан тул 2 жилийн өмнө энд ирсэн. Солонгос зэрэгт баригдаад удаан хоригдсон. Зүхтах боломж гараад амь тэмцэж явна. Та нар ямар төлөвлөгөөтэй байгаа гэж хээвник хэлж орхив. Хан эргэлзэж эхлэх бололтой хэсэг тэнэгэлзэн зогсноо. Чиний хятад хэл том муу юм. Нэг л сэжигтэй байна гэснээ нөгөө хоёрлогоо дохиж харагдав. Гэнэтхэн дайрсан 2 дөлийн гарт өртөн өсөр унахад хам муухан инээснэ. За. Манайх мөн байна. Энэ үүхэнд ор нуусан хүнс байгаа. Түүнийг аваад буцаж очие. Өгсчүүлэг нь тэнд орхиод хүүхэд эмэгтэйчүүдтэй уул руу биш эсрэг зүг явна. Бидний тоссон хүмүүс байгаа гэлээ. Дөлийн таамаглал зөв байжээ. Энэ замаар олонтаа явсан нь элт. Итгэл төгс замчлах хан
шөнийн харанхуйд хүнс нуусан газраа төвөггүйхэн олоод "Алив, энэ нүхийг ух, доор нь хүнс байгаа" гэж нөгөө хоёртой тушаав. Яагаад тоссон хүмүүс нь энд ирээгүй бол нэг л сонирн байна. Цаг алдаж хүнсээ гарцдаад дэмэн биш үү? Хүмүүсээ эртхэн өгчхөөд олзоо хувааж аваад зогтвол яасан бэ? Болохгүй. Би 2 бүлэгтээ тохирсон. Гэтэл нэг нь хэд хямд үнэхэлсэн. Харин нөгөөх нь боломжийн санал амласан болохоор тэд нэхвүлээ. Ингэхэд чиний дагуулж яваа 2 хүүхэн чамд огт хамаагүй үсттэй. Ялангуяа тэр өндөр нь их үнд хүрнэ. Нэгэнтэл зархаас хойш надаас хамгаалаад хэрэггүй. Би амталмаар байна. Чамд олзноос гар татахгүй шүү. Гээд царайчлангуй хан их л тажаадсан бололтой шүлсээ гүт хийтэл залгих сонсдлоо. Хэрэгтэй мэдээлэл олж чадсанд бол өнөөх 3-ыг дор нь эд бад хийж орхиод янгинтэл хүлэх зураа. Та 3 энэ нутгийг сайн мэддэг. Мөлхөөд ч болтугай амиа аварч үз гээд хариуж сонсолгүй яваад өгчээ. Дөлийн аваатсан хоол хүнс тэр олон хүнд үнэндээ юу ч болсонгүй дорхноо дуусчихав. Хөдөлцгөөе. Хам болоод хамсаатнууд нь хэд дуттай холбоотой юм байна. Энэ шөндөө багтан ууланд хүрье гэхэд арай хийж итгэсэн дөрвөксөд сандамэнд хөдөллөө. Юунхий дуушуугүй хэсэг алхаж явснаа. Тэл ахаа. Усан бомт хүртэл нэлийн зайтай. Энэ олон хүнийг яаж эсэм энд хүргэх вэ гэж шивнэв. Ёстой бүүмэд. Дээрэмчтэй таарахгүй л бол учир нь олдох үз. Ямар тааж ууланд хүрэх хэрэгтэй. Тэндээ хэсэг ажиглая гэчгээд хөлөө холгуулан догонцож эхэлсэн шүрээг сэвхийтэл өргөөд төрүүлэн алхажээ. 3 дугаар хэсэг төгсөв.